Сэнийг та бүхэнд мэдээллийн хөтөлбөрийг студиэс шууд дамжуулж байна. Гендрийн тэгш байдлын тухай ярихад зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал мэтэр ойлгодог. Тэгвэл энэ нь ганц эмэгтэйчүүдийн асуудал биш. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийн тухай ойлголт юм. Хүйсийн тэнцвэрт байдал альж салбарт алдагдаж эхэлвэл энэ тухайн улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой байдаг юм а. Манай улсад хүйсийн тэнцвэрт байдал аль эртнээс алдагдаж эхэлсэн байна. Энгийн жишээгээр тайлбарлавал их сургууль сурч байгаа нэг ангийн оюутнуудыг аваад үзэхэд 80% нь огтуд, үлдсэн 20% нь хөвгүүд байгаамаа. Энэ нь олон хүчин зүйлээс хамаардаг байна. Хамгийн гол нөлөө үзүүлж байгаа зүйл нь эцэг эхийн хандлага байдаг байна. Тухайлбал охин хүүхдээ сургууль соёлд оруулъя, харин хүүгээ харбор ажилд сургая гэсэн хандлага нь өнөөгийн гендрийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байна гэж үздэг байна. Эцэг эхчүүдийн дийлэнх нь энэ одоо юу гэдэг нь банд юм тийм эрхтэй юм энэ одоо ингээ болчих байлгүй. За энэ эмэгтэй юм охин юм одоо энийг нэг боловсралтай болгож хийдэг юм уу? Гэдэг юм жоохон өрөөсгөлтэй дутуу бодсноос болоод энэ тэрний яваанда ямар үр дагавар төрж ийн гэхээр боловсролын тэнцвэртэй бас байдал бий болж байна. Яваанда тэр нь өөрөө гэр бүл төлөвлөлтөнд тийм сөргөөр нөлөөлж байна. Бүр яваанда ярих юм олс үндэсний аюулгүй байдал үндэсний одоо тэр угсаа тийм ээ одоо гений хадгалах төрөлтөд сөргөөр нөлөөлж эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ байдал бол өөрөө зөв гендер гэдэг маань зүгээр нэг эрийн асуудал биш юм аа. Хүйсийн асуудал биш юм аа. Энэ бол улс үндэсний одоо аюулгүй байдал доктортой байх байдлын баталгаа бол энэ гендер асуудал. Бас нэгэн чухал асуудал бол гендрийн мэдрэмжтэй шийдвэр гаргах тухай юм. Энэ нь бүх хүмүүст хамаатай. Хүйсийн тэнцвэрт байдлыг бий болгоход хамгийн их нөлөө үзүүлэх зүйл нь маркетинг зар сурталчилгаа байдаг. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн эмч, багш болтгоо гэсэн үзлийг халах хэрэгтэй. Ингийн тулд энэ ойлголтыг засч залруулж энэ төрлийн мэдээлэл сурталчилгаанд анхаарах хэрэгтэйг онцоллоо. Тэгш бус байдлаас болоод хохирж байгаа залуучууд маш их байна шүү дээ. Нэг талдаа бол ганц бие ээжүүд бол маш их болсон байна. Нэг газар төвлөрч гисэн ажлын байр өөр газар байхгүй. Нэг талдаа даан ирчүүд эхнэргүй ирчүүд бас төвлөрч гисэн газрууд байна. Жишээлбэл сумын төвүүдэд бол одоо сумын одоо малчин залуучууд дотор ганц бие малчны тоо бол маш их нэмэгдэж шít. Энэ маань өөрөө юу гэж нөхөр дараагийн үеийн малчин алга болно л гэсэн үг. Гендрийн тэгш эрхийг бий болгохын тулд бид одооноос эхлэн гендрийн мэдрэмжтэй шийдвэр гаргаж сурах хэрэгтэй байна. Үзэгч та бүхэндээ үргэлжлүүлээд бусад үйл явдлын